Yo bro, чи чаддсан бол наа үлдсэн 3 далбаага өөрийнхөө үзэл бодолтойгоо авч 60 секунд багтаагаа ярьчих. За нөхөр хорлогийн чой болсонгийн үед баталсан далбаан дээр 5 хушуумал, тал хангаа говь, тал нутгийн адуучин залуу наран урах зүг рүү уурга барьсан харагдаж байна. Бас хоёр талд нь Монгол бичиг байгааг харж байна. Дараагийн далбааг 1945 онд баталж байжээ. Зөвлөл хятадын найрамд левслийн тухай гэрээ хэлэлцлээ өгдөж байх үед чой болсон Москва дуудагдж уулзалтанд оролцоод ирснийхээ дараа энэхүү дээрээ 5 хушуу бүхий төрийн далбааг баталж байсан байна. За эцэст нь 1992 оны үндсэн хуулиар энэ зөвлөлтийн 5 хушууг нь авч хийсэн байдаг. Одоо үүнээс харуул миний хувьд энэ далбаа нь Монголын эрт дээр үеэс бэлэгдэж ирсэн хөх тэнгэр нар сарнаас ахуулаад зан базрын соён бардын өвсгөлийн улаан өнгөд Монголын бүхэл түүхэн зангилааг багтааж ингэсэн далбаа гэж харж байгаа учраас өөрчлөх тал дээр бол дэмжихгүй байгаа. Мөн түүнээс гадна үндсэн хуулийн 12 дугаар зөвлөл дээр Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга дуулах мөн гэж заасан байгаа. Тийм болохоор өнгөцгөн харахад энэ далбаа руу дайраад байгаа юм шиг мөртлөө яг үнэндээ Монгол улсын бүрэн эрхт байдал болон тусгаар тогтнол руу дайраад байна л гэсэн үг. За тийм ч учраас ном журмаараа далбаагаа өөрчлөе гэх юм бол үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Хамгийн сүүлд нь хэлэхэд энэ чинь улс үндэстнийг нэгтгэх биш улмал талцуулаад ах шиг санагдаад байна. Харин та юу гэж бодож байна?